Монголын залуучуудын холбооноос тэг 13 дугаар ангид очиж одоо бас Монголын залуучуудын холбооны 15 залуучууд одоо нэг өдрийн цэргийн амьдралтай танилцсаар одоо хөдөлгөхөд баг бэлэн болсон байна. Ингээд бид 5 минутын дараа хөдлөлөө. За цэргийн анги дээр очиод уулзцгаая. Өглөөний гүйлт биеийн тэмрийн дасгал гэж байна. Тэгээд за манай хотын аялал нэвтрүүлэг маань Монгол улсын зөвлөгдөгчийн үүс өвцний 96 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан яг энэ эрт цэргийн баярыг тэмдэглэж байгаа залуучууд хандсан өнөөдөр гарч байгаа нэвтрүүлэг байгаа. Тэгээд манай залуучуудын холбооноос бас юм санаачлаад явж байгаа. Тэгэхээр тааламжтай санагдаж байна. За Монголын залуучуудын холбоо 2017 онд залуу сан нэмийн ураатай бүхэл үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэгээд 3 дугаар сард бол итгэл нэмийн аян өрнөж байгаа. Тэгээд энэ аяны хүрээнд бас эрт цэргийн баярыг тохиолдуулаад зөвлөгдөгчний 13 дугаар ангийнхны цэргүүдтэй газуур нэг өдрийг хамтдаа өнгөрүүлээ. Тэдэнд бас нэг гоё өдрийг цогтой өнгөрүүлэхээр ингээд бүгдээрээ явж байна. За ингээд үзэгчтэй хотын аялал нэвтрүүлэг маань та бүхэнд өргөжлөг хүрсээр байна. Тэгээ манай залуучдын холбооны залуучууд маань за анги дотор ороод ирсэн. За бид нарт бас цэргүүдийн хувцсыг тавьж өгсөн байгаа. Тэгээд ингээд би бас цэргийн хувцс өмсөх гэдэг ингээд бэлдээ байж байна. Манай залуучууд маань бас тэнд хувцс өмсөж байна. За манай хотын аялал нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. За энд бол одоо манай оролцож байгаа залуучдын холбооны 5 залуу маань одоо энэ чинь цэргүүдтэй уралдаад босч байна. Нийлээдгүй. Энэ ч бүр хотломтлаа өмссөн. Бас бусдтай манай цэргүүд бол айл хэдийн хувцас өмссөн. Манайхан жоохон хоцорж ах шиг байна. За ингээд ямар ч хэлсэн манай залуучдын холбооныхан маань энэ цэргүүдийн дунд орцсон одоо гүйлт гермаст гарахад бэлэн болцсон байж байна. Би ч гэсэн адилхан зөвхөн гүй гэж бодож байна. Үзээд алднаа. За ямар ч хэлсэн одоо манай цэргүүд маань ингээд залуучдын холбооныхан арт талд нэг явцгааж байна. Тэгээ маш олон цэргүүд байна. Тэгээд хамтдаа гүйж байна, өглөөний дасгал хийж байна. Ер нь цэргийн амьдрал гэдэг бол угаасаа цаг дөрөгддөг, цагийн дагуу явдаг ийм амьдрал байгаа. Ингээ хамтдаа одоо цэргүүдийнхаа үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцсанаа. Хотын аялал нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар маань та бүхэнд маш сонирхолтойгоор хүрж байгаа ах гэж бодож байна. За манай залуучууд мөргөөсөр би бас адилхан яг гүйсээр байгаа нэрлээ. Одоо бол гермастик хийх заа авч байна. Гермастикийн заа авсан маш том тал байдаг, маш олон цэргүүд. Энэ бол яалтчгүй эрүүл мэндийн чухал дасгал болно гэж би бас хувьдаа бодож байна. За бодвол одоо чагсаал дотор селфи дэж болохгүй л байна тий. Тэг өнөөдөр тэгээд бас Монголын залуучдын холбооныхан мэд тэг 13 дугаар ангийн албаа агштай өглөөний дасгал хийж байна. Сэтгэл өндөр байна. Би өөр бас цэргийн албаа хааж үзээгөө тэгээд бас сайхан байна. Цэргийн хувцс өмсөх ямар байна? Цэргийн хувцс өмсөх сайхан байна. Дээрээс нь бас цол хэрэгэн бас яхаа айхгүй офицер цолтой. Тэгээд ерөнхийдөө холбооныхан өнөөдөр командалж оролцсон доо. Тий. За манай одоо залуучдын холбооны залуучууд маань ингээд нэгдсэн өглөөний дасгалыг хийж байна. Зарим нэг нь алдаад манай энэ бүсгүүчүүд бас нэлээд сайн хийж байгаа шиг байна шүү. За яаж юм? За сайхан байна. Тасгал хөдөлгөөгээд гүүгээд байсан. Сэрнэх хүн гэж юм өглөө тусаад бас чагсаад. Ойр дөрөв гүйс. Хойр дгүүг.
Тэгээд энэ олон зэргүүдтэйгүйгээр бүр жившаантай юм. Харин сайхан байна. Сүүлд нэг үсэн ч гэсэн бас талаагаал гүйгөл зэрэгдээд Зөв төрчин өсөж өгцсний 96 жил болж байгаа тийм. Өдөр тэгээд бас эрчүүдтэй цэргийн алба хааж байгаа хүмүүстэй бас баярын мэнд. За тэгэлгүй яах вэ? Одоо Монгол улсаас хэсэгчсэн байгуулсан 96 жилийн явуулж байна. За мөн Монголын залуучуудын холбооны 96 жилийн энэ онд бас давхар тохиож байгаа. Тэгэхээр бас жигцэн хоёр байгууллагынхаа одоо залуучууд нь нийлээд ингээ нэгэн өдрөөр сав өнгөрүүлнэ гэдэг бол сайхан үйл явдал болж байна. Тэгээд Тулаан зөвхөн шанхрууд нэстэй гэдэгчлээ эрчүүдтэй эр зэргийн баярын мэндийг хүргье. Одоо ингээд тасглаа таслахгүйгээр bijлээ. За тэг. За яагаад сунахгүй вэ? Унаас нь Сунаас шүү дээ. хэд сунаас? Нэг 4-5 сандаж шиг бодлоо шүү. Тэ? За зэвсэг төчин үүссэн хүчний 96 жил явж байгаа. Тэгээд өнөөдөр бас энэ жил бас танай байгуулгын тий залуучдын холбоо үүссний 96 жил явж байгаа юм шүү дээ тий. Энэ олон зэргүүдтэй хамт ингээд зэргийн албаны нэг өдөртөө танилцж байна. Сэтгэл ямар? Амар гоё юм. Гэтэ сая дүнгэж босоод тэгэл гүүсэн чи бүр 3 тойрол гүйж байгаа байхгүй. Тэгэхээр бүр 2 дахь тойрол дээр 8 саада бүр гүйж тойлчихсон. Яа наа ингэж болох уу? Харин тийм оолн болохгүй л дээ. Гэтэ цэргүүд маань бол амар лаг гэж нөө. За командлагч бол нэг команд өгсөн байна тий. За. Одоо нөгөө тасглаа хийгээд цэргүүд маань ор дээр засах үйл ажиллагаанд орж байна. Энэ хардаа ингээд шал нь бол ингээд бүр халтарч орох нэ би бол баг амар гоё толгор өнгөлөг байна. Энэ бол яалтч шалаас нь ахуулаад цэргийн гэдэг уур юмсгал эндээс мэдгэж байна. За манай хэд одоо яаж ороо хурааж байгааг харъя. За урд нь цэргийн алба хааж ирсэн үү? Хааж байгаагүй. Ор хурааж үзчихсэн үү? Гэртий мэдж ороо хураан. Гэхдээ цэргийн орооч нөгөө хурааж. Жохон муухай ороогаад байна уу энэ? Энэ минь жохон унжуулээ ороогаад байна. Магадгүй. Одоо энэ чинь индүүцсэн юм шиг ирмэг гаргаад Чаана байна. тэргээр явж байна. За. За урд нь ор хурааж ирсэн үү? Оо хороос. Цэрэгт явсан өмнө. Цэрэгт явсан? Тий. Оо тэгвэл яг ингэж мушгиж одоо нугалж хураад гин үү сайн мэдэх нь үү? Амд. Энэ харж ин урд нь цэрэгт явж ирсэн гинэ. Тэгээд бүх юмыг мэднэ гинэ. Тий. Ханаас ирсэн бэ? Сэлэнгийн хөтөл. Сэлэнгийн хөтлөөс ирсэн. Тэгээд цэргийн албаа хизээний татлага байна. Юу 16 оны 2 дугаар хэлжээ татлага. Өөр ээж яах вэ? Одоо ороо орооч. Чи бол цэрэг хүн юм шиг мэдээж гоё л ороож байгаа л гэхдээ тий. Нэг хурааж эхэлжээ. Ингээд манайх Ви телевиз Отын аялал гээд нэвтрүүлэг байгаа. Тэгээд одоо Монголын залуучуудын холбооныхан бас Канада бас та хэдтэй бас цэргийн нэг өдрийг өнгөрөөж байгаа. Тэгээд энэ телевизээр маань дамжуулаад манай энэ нэвтрүүлгийн дугаар маань болохоор зэрэг Монгол цэргийн өдрөөр гарч байгаа. Тэгээд чамд болон чиний мөрдөс нэгтэй тий албаагч болон танаа дарга нарт болон бүгдэнд нь одоо тэгээ Монгол цэрэг зэвсэгтгчин үүсэж хүртсэний 96 жилийн ойн баярыг хүргэе. Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргье. Баярлаа. Баярлаа. За нийт он жавуудаа болон дарга нартаа эр цэргийн баярын мэнд хүргэе. За баярлалаа жаа. Баярлаа. Хэн гэдүүлээ? Инх болт. Баярлалаа. За. За хотын аялал нэвтрүүлэг маань үргэлжлүүлсээр байна. Манай цэргүүд маань ороод. Ямар гоё ороод гин бэ. Индүүж байгаа юм шиг л болчих штэ тий. Ер нь яата шиг ингэж хураадаг. Ер нь дандаа тэгж ирсэн юм билээ. Ирсэн юм. Хэдэн жилийн өмнө гэж цэргүүд ч гэсэн ингэж байнга ингэж хураадаг юм. Тэгэл яг яата шиг ингэж. Энэ үл чиний ороо. Энэ бол миний ороо.
жоо хурааж дуусаагүй л одоо. Арай болоогүй. Арай болоогүй. Өө яа. Тэр чи бүр гişүн бол. Яг явах шиг болох нь. Тий, яг л явах шиг болох. Тий. За хизээ татагдж ирсэн зэрэг байна. За би 10 дугаар сарын 21-нд Чингэлтэй дөрвөөс татж ирсэн. Зоргийн Тамир гэдэг 1993 оны 3 дугаар сарын 19-нд төрсэн. Тэгээд цэргийн албанд болохоор бүгд найрамдалтаар дууссан бакалаврын зэрэгэд үргэлжлээд ирсэн. Ер нь цаашдаа төрийн албанд ажиллах бодлоготой байгаа. Цэргийн хүн болно гэсэн үг шүү дээ тий. Цэргийн хүн биш. Төрийн албаа. Тий. Улстай ажиллах. Тий. За тэгэхээр өнөөдөр бол тий зэвсэг төвчийн үйлс хүчний 96 жил болж байгаа тий. Цэргийн албаа гэж болгонд танай одоо мөр цэснэгтэй нөхдүүд болон дарга нар бүх хүмүүст чинь одоо цэргийн баярыг эрт цэргийн баярын мэндийг хүргье. Тэгээд энэ одоо манай хотын ажил нэвтрүүлгээр дамжуулан тий бас мөр цэснэгтэй нөхдүүдтэй болон дарга нартаа тэгээ бас цэргийн алба өмнө хааж ирсэн хүмүүс болон эрчүүдтэй цэргийн баярын мэндийг хүргэх баг тий. За тийм өмнө хаач ирсэн тэгээд ер нь дарга нартаа бүх зэвсэг төвчний хамт олондоо тэгээд цэргийн баярын мэндийг хүргье. Тийм. Хуцна айгүй хүнд өмсгөд айгүй хэцүү байна. Тэр одоо шантарч гинөө. Би бүр гүйлнээсээ шантарсан. Айгүй хэцүү байсан. Тэр цэргийн алба гэдэг бол амаргүй зүйл гэдэг. Тэгэхээр нарийн дэг журамтай тэгээд үнэхэр хатуу их баг ороо хураах нь хүртэл айгүй хэцүү санагдаж байна. Одоо гараж өсөж байна тий. Тэгээ одоо төрийн талбай мандуулах юм байна. Монгол Улсын төрийн талбайг бодвол Үхий чатара хайртай Монгол орноо мандуулъя. Өндөр төрийн сүлийг өргөн түмний заяа шиж үндэс язгуур Манай хэд одоо хоолндоо орсон. Тэгээд хоолны цаг болсон. Өглөөний хоолны цаг байгаа. Тэгээд хоол амттай байна уу? Оо, өстой гоё. Олон хүний хаал. За ер нь бол олон хүний хоол гэж байна. Үндсэндээ бол цэргийн хоол байгаа. Цэргийн өглөөний хоол байгаа. Тэгээд манай бас шин зэргүүд маань жоохон шинкодод тах шиг байна тий. Хамттай байна. Үнэхээр гайхамшигтай байна. Тэгээд ийм сайхан бас эх орны инхийн төлөө зогсож байгаа энэ сайхан залуучуудтай мөр зэрэгцэн алхаад бас хамтдаа хоол идчихэж байгаад бол яа харахгүй эх орныхоо хүүгүүдээр бахархаж байна. Бахар сэтгэл төрж байна. Сайн нэг цэргийн албаг хажуугаар нь өнгөрөхдөө ёслоод өнгөрч юм л да тий. Мэдээж ахлах цолтон цэрэгт бол одоо ямар ч цэргийн албанд одоо ахлах цолтноо гүнддэг. Тэгээд цолын ялгаа гэж бол байдаг. Тэгээд чиний хувьд бол бас цолны одоо ирэмб юуг бол мэднэ зү. Яг ч сайн мэдэхгүй л байна л да. Би цолыг ер нь мэдгүй. Нэг мэдэхгүй. Би үл мэднэ. За байлдагч, ахлах байлдагч, түрүүч, дэд түрүүч, ахлах түрүүч. За тэгснэ ахлагч, ахлагч, дэд ахлагч, ахлагч гэдэг. За тэргүй ахлагч гэдэг байдаг. За офицерын цол гэх юм бол дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч,
хурандаа, дэд хурандаа генерал, өшөөж генерал, бригадийн генерал за ер нь тэгэл цаашаа марцчих. Ер нь тиймэрхүү анзаар юм байна. Тэгээд өнөөдөр хэр сонирхолтой байна. Өнөөдөр сонирхолтой байна. Би ч бодлоо өөрөө болохоор цэргийн алба хааж үзээгүй. Тэ хаагаад 4 жил сурчаад одоо ордог ажлын байр дээр гарчаад ажиллаад ажиллана. Тийм болохоор яг цэргийн амьдрал дээр ирсэн гоё байна. Яг тэгээд цолны талаар бол яг сайн хэлж мэдэхгүй байна. Ёслоод үү. Оо. Нэг үйл хэрэгцдэг ба. Төнийг ёслоод. За дэсэг төвчин үлсэж хөгжсөний 96 жилийн ойн баярын мэндийг, эрцэргийн баярын мэндийг та бүхэнд хүргэе. Ингээд телевиз үзэж байгаа эрхэм хүндэт эрчүүдтэй цэргийн баярын мэндийг хүргэе. За энд бол ер нь бол анги салбар болгонд алтрын техник гэж байдаг. За анги салбарын онцлог болон анги салбарын өөх төгийг шингээсэн ийм одоо музей маяг тийм танхим байдаг. Манай залуучуудын холбооны залуучууд манаас энэ танхимтай танилцж байна. Манай хотын хэлэл нэвтрүүлэг үргэлж хийсээр байна. За одоо энэ санал сэтгэл бичдэг одоо ийм дэвтэр байт юм байна тий. Одоо юу гэж хэлж байна? За ерөнхийдөө бол бас тэг 13 дугаар ангийнхан маань бол бас Монголын залуучдын холбоо тий бид бүхэн бас өнгөрсөн жил бол 95 жилийн явуулсан. Монголын залуучдын байгууллага үүсгэн байгуулсан 96 жил одоо болж байна. Тэгээд ойнхоо бас босхон дээр бид бүхэн бол энэ цэргийн ангитай ялангуяа өнөөдөр бол Монгол улс зэвсэг түвчин үүсч өгсөн 96 жил яа Монгол цэргийн өдөр тохиож байгаа учраас одоо зэвсэг түвшнийхээ дайчин одоо эх орны инхийн манаа зогсож байгаа залуучуудаа эр цэргүүдтэй бас талархлаа илэрхийлж одоо талархлын үг бичгээл төлөвлөж байна да. За энэ харагдж байгаа далбаа бол одоо цэргийн байгууллага цэргийн анги болгонд төрийн далбаа мандуулж эхэлснээс хойш за энэ ангийн хамгийн анх мандуулж ирсэн одоо төрийн далбаа байгаа бай. За энэ бүр ингээд шагнал одоо тий алдар цуутай гэж шагнал урамшуулсан байна. Бана сонсож байна уу? VTV юу? Залуучуудын холбоо юу? Бана сонсож байна уу? Тэг 13 дугаар ангиас ярьж байна. Тэг 13 дугаараас ингэж ярьж байна. За ер нь иймэрхүү маягаар л холбоочд одоо орондоо үг хэлээ солилцдог баг. За морц зохино гэж нэг маш чухал юм байгаа. Одоо энэ бол нөгөө нэг анги хоорондоо одоо бүх байгууллагууд хоорондоо ингэж нөгөө нэг одоо бусад өөр харийн хүмүүсэд ямар нэгэн байдлаар мэддэхгүй тулд хоорондын кодтойгоор ингэж морц зохидог тиймэрхүү байдал би бол тэгж ойлгодог. Энэ бол морц зохидог тийм шин байна. Энэ нэлээд эрт дээр үеийн юм ба. Одоо бас сонирхолтой байна. Энэ холбооны анги болох дээр бас ийм олон холбооны хэрэгслүүд ингээд алдрын тахимдаа байлгадаг юм байна. За манай хотын хэл нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. За 8 цаг өнгөрцөн. За өглөөний үзлэг одоо манай цэргүүдэд өглөөний үзлэг маань тэнд одоо явагдаж байна. Цэргүүдэд одоо яг өөрт нь байх ёстой, бидэн авч явах ёстой, бусны альчуур болон зүү утас за тэгээд бүхэл зүйл нь үзлэгт нь одоо бүрэн бүтэн байна уу гэдгийг нь одоо бас ахлах хүмүүс нь шалгаж өглөөнийх нь үзлэгийг хийж байна. Тэгээд зэвсэг төвчин үүссэн өгцөний 96 жилийн он зориулж байгаа энэхүү баярын дугаар хотын хэл нэвтрүүлгийн баярын дугаар маань маш та бүхэндээ сонирхолтой болж байгаа гэж бодож байна. За яг одоо миний ард тэг 13 дугаар ангийн бие бүрэлдэхүүн маань анги нэгдэлт хийгдэж байна. За офицер ахлагч одоо энэхүү ангид хамааралтай одоо бүхэл хүмүүс
одоо анги нэгтлэлтийн өглөөний жигсаалд талбай дээр жигссэн байж байна. Монгол Улс зэвсэг төвчин байгуулагчдын 96 жилийн яг тохиолдол Монголын залуучуудын холбооны залуус маань 013 дугаар ангид хүрэлцэн ирсэн байна. Тэгвэл ингээд сайхан 3 сарын 18-нд эрт цэргийн баярыг тохиолдуулаад бид бүгд цэргийн амьдралдаа танилцахад энд ирсэн байна. Тэгээд залуучууд та бүхэндээ эрт цэргийн баярын мэндийг хүргье. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1936 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 38 дугаар загиралгаар зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийг алтан цодонгоор шагнажээ. За ийхүү хотын аялал нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. За тэг 13 дугаар анги дээрээс үзэгч та бүхэндээ хүрсэн хотын аялал нэвтрүүлэг маань та бүхэнд сонирхолтой сайхан байсан бахаа гэж бодож байна. За ингээд телевиз үзэж байгаа эрхэм хүндэд үзэгч та бүхэндээ эрхэм хүндэд эрчүүд за цэргийн албанд зүтгэж байгаа бүх хүмүүстээ цэргийн баярын мэндийг хүргье. Зэвсэг төвчин үүсэж өгсөний 96 жилийн эрт цэргийн баярын мэндийг та бүхэндээ дахин хүргье. Хотын аялал энд хүрээд өндөрлөж байна. Баяртай.